том бизнесийнхнийг болохоор ширээний ард суугаад хилцээр хийдэг жижигүүдийг нь болохоор ингээд дээрлэхэд байж болохгүй шүү дээ. Тэгэхээр зүгээр энэ бол том жижиг гэлтгүү бизнес эрхлэгч нартай хүндэтгэлтэй харилцаад аль аль талдаа ойлголцох, зөвшөлдсөх тэгээ боломжуудыг нь бас тайлбарлах. Тэгээ ингээд хоёр талдаа асуудлаа шийдээд явах хэрэгтэй. Тэгээ аливаа зүйлийг хүчээр хийгээд бол үр дүнд бол хүрэхгүй. Тийм учраас өнөөдөр бид нар энэ төрийн хүнд сурталыг бууруулах зөвшөөрлийн хууль хэлцэж шít. Тэгэхээр энэ хүмүүс чи их хурлын гишүүдтэй хандхаас өөр зам байхгүй. Тэгээ та нар одоо ингээ 12 сарын 31 болох гэж байхад ингээд хуулийн байгууллага баахан цагдаа нар аваачаад ингээд жижиг бизнесийнхнийтэйгээ ойлголцох биш. Шууд одоо ингээ хүч хэрэглээд асуудлыг шийдэж болохгүй шүү. За их хурлын дарга учрал даргын асуултанд хариулъя. Нийслэлийн засаг дарга 1-р урлагч даваадлаа. За түүц төрийн үйлчлэгээний цэг эрхлэгчдийн холбооноос дахиж ойрын хугацаанд бас нэг 30-аад байрлалуудаар түүцүүдийг байршуулсан асуудлууд гарсан. Өнөөдөр Улаанбаатар хотын загшчийн ажлын албанаас бол эдгээр байрлалуудаар чөлөөлөх арга хэмжээнүүд явж байгаа. За зөвшөөрлгүй газар байршуулсан дээр бол зарим иргэдээс бол шүүхүүдээр бол гомдол гаргаад маргаантай явж байгаа асуудлууд бол байгаа. Гэхдээ Улаанбаатар хотын зүгээс бол түүц эрхлэгчдийн 3 холбоотой уулзаж 3 төрлийн саналыг бол албан байдлаар бол тавьсан. За үүн болохоор нэгдүгürt болохоор ижил төрлийн худалдаа үйлчилгээний байгууллагууд дээр бол зуучилж 6 сарын одоо хугацаанд нийслэлийн засаг даргын тамгын газраас дэмжиж хөнгөлөлтөө үнээр бол бизнес эрхлэх боломжийг олгоё. За хоёрдугаарт түүц гэсэн нэртэй болж өгвөл CU шиг ийм франчайз маягийн бол орчин үеийн одоо тоглог 0 бүхий хүнсний аюулгүй байдлын стандартыг хангасан Улаанбаатар хотын хүнсний болон худалдааны стандартуудыг хангасан байдлаар худалдаа үйлчилгээ эрхлэхэд нь жижиг дунд бизнес эрхлэлийн газараа дамжуулан хамтран ажиллая гэдэг ийм саналуудыг бол тавьсан. Харамсалтай нь бол түүц эрхлэгчдийн холбоос зарим нь хүлээж аваа, зарим нь хүлээж аваагүй маргаантай явж байгаа асуудлууд байж байгаа. Тийм учраас наад асуудлаа мэдээж кейс болгоно өөр. Зарим шүүхийн шийдвэртэй байгаа, зарим шүүхийн шийдвэргүй байгаа. Тэгээ хурлын гишүүд бол тойрог төлөөлж байгаа. Ард түмнээ төлөөлж байгаа. Тийм учраас энэ гишүүдэд тойрогийнх нь иргэд сонгогчид бүгдээрээ л захиа заанаа бичиж байгаа. Асуудлаа илэрхийлж байгаа шүү дээ. Тийм биз дээ гав гишүүнэ. Танаа Баянгол дүүрэг дээр тэнд хороолт юу болж байна? Одоо тэгээ би чинь Сүхбаатар дүүргийг сонгоцсон. Энэ дотор бүгдээрээ л нийслэлийг сонгоцсон гишүүд байгаа. Тэгэхээр бүгдээрээ жижиг том гэлтгөө энэ бизнес эрхлэгч нарт хүндэтгэлтэй хандъя гэж яриа үстэ. Тийм учраас наадгаа нийслэлийн иргэдийн уралд, нийслэлийн удирдлагууд тухайлаа авч үзээд уулзтуудаа хийгээд илүү зөвшөлтсөг ойлголцол талд хандаа. Тэрс ингээ хүч түрээ шийдэж чадахгүй шүү. Одоо энэ ард түмэн бухимдалтай байна шүү дээ. Тийм учраас та бүхэн наад асуудлаа одоо дахиж очиж тайлбарлаа.